тангараг өргөсөн 50 жил. Цагдаа Монгол улсын амар амгалан гин дархлаа. Хардаг нүдгимэн цавчхийн мартаж өмгөөлсөн хальдаг амьгимэн үххийг мартаж өмөрсөн утгаан өгснөөс өгсөн мэндээр гэж цусан буцалсан номон хөвч хаагтай элдний үр садыг Монгол гэдгийг өрн дээрээ төрийн итгэлийг тээж мөрдсөндөө нэр төрийн мөнхөлсөн энхий манан тангараг өргөсөн Ирсийн түүхийг Эрдэнэт хот өнөөдөр бахархан өгүүлж байна. Өглөөний тунгалаг агаараар цээж дүүрэн амьсгалсан зуны нэгэн өглөө эхэлж байна. Эрдэнэтчүүдийн амар амгалан энэ л өглөө тайван амьдралын цаана үе үеийн цагдаагийн албаагчдын төр дөөргсөн тангараг түмэн дээдэрүүлсэн өрнөн хөдөлмөр оршдог юм аа. Тэрхүү бахархал түүх хагас зууны өмнө эхэлжээ. Нэгэн 1976 он Монгол орны аж үйлдвэр бүтээн байгуулалтын шинэ хуудас нээгдэж Эрдэнэт хот сүндэрлэн босох эхлэл тавигдсан түүхэн цаг үе байлаа. Монгол Ардын Хувьсгалт намын төв орооны улс төрийн төвчөөний 1976 оны 1-р сарын 7-ны өдрийн 9-р тогтоол Бүгд найрамд Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1976 оны 2-р сарын 4-ний өдрийн 15-р тогтоол Нийгмийг оюулаас хамгаалах яамны сайдын 76 оны 3-р сарын 5-ны өдрийн 158-р тушаалын дагуу Эрдэнэт хотын нийгмийг оюулаас хамгаалах хэлтсийн харьяанд Цагдаа сэргийлэх ангийг 1976 оны 3-р сарын 1-ний өдөр байгуулснаар өнөөгийн Орхон аймгийн цагдаагийн газрын тулгын чулуу тавигдсан юм. Шинээр байгуулагдсан Цагдаа сэргийлэх ангийн анхны даргаар хошууч Бадмара, төлөөлөгчөөр баг дэслэгч Баянжиргал, хамгаалах байцаагчаар Чулуунбаатар, цагдаагаар Батучир Болд, Давг Самбуу, Эренцэн нурамнаар томилогдсон Эрдэнэт хотын амар 51 сахин хамгаалах үүргийг гүйцэтгэсэн байна. Тэр цагаас хойш Эрдэнэт хот Эрдэнэт үйлдвэр өргөжин хөгжиж, хотын хөгжлийг даган цагдаагийн байгуулагч мөн адил шинжлэгдэж, бүтэц зохион байгуулалтаа боловсронгуй болгож ирсэн юм. Тус байгууллага 50 жилийн хугацаанд нийгмийг оюулаас хамгаалах хэлтэс, цагдаагийн хэлтэс, Эрдэнэт хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдаа сэргийлэх хэлтэс, Орхон аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэс, засаг даргын дэргэдэх цагдаагийн газар, Орхон аймаг дахь цагдаагийн газар нэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2022 оны 11-р сараас Орхон аймгийн цагдаагийн газар нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус газар нь захиргааны удирдлагын тасаг, илүүгэн цагдаагийн тасаг, мөрдөн шалгах тасаг, нийтийн хэв журам хамгаалах, нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг, замын цагдаагийн тасаг, өршин сэргийлэх, шуурхай удирдлагын тасаг, Эрдэнэт үйлдвэр, төрийн өмчөд үйлдвэрийн газрын гэрээ цагдаагийн хэлтэс, дотоодын цэргийн 821-р тусгай салбар гэсэн бүтэцтэйгээр гэмтэрхтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэн ажиллаж байна. Орхон аймаг Эрдэнэт хотын түүх 50 жилийн тохиож байна. Энэ байгууллагаар овоглон тулгын чулууг нь тавилтж байсан Ахмад үеийнхэнд саяхан мэт санагдж байгаа. Анх Цагдаа сэргийлэх анги нэртэй 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдж байсан бол одоо 9 нэгж 241 ажилтан албаагчтай техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан чадварлаг хамт олон болон хөгжиж ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэн ажиллаж байна. Тус цагдаагийн газрын түүх нь Орхон аймаг Эрдэнэт хот Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой билээ. Цааш нийгмийн үржлийн чиг хандлагт үйл ажиллагаагаа уялдуулан хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэж шуурхай тасралтгүй байдлыг хангаж ажиллах нь бидний үүрэг билээ. Орхон аймаг Эрдэнэт хотын цагдаагийн байгууллагын үе үеийн ахмадууд эрд зориг, дэсвэр төвчээр гарган энэхүү түүхийг хамтдхан бичсэнийг дурдахад юутай багтаа билээ. Монгол төрийн сүр хүч, хууль заазын дархлаа болсон цагдаагийн байгууллага эх орныхоо тусгаар тогтнол ард иргэдийн амар тайван амьдралын төлөө 100-аас жилийн хугацаанд нэр төртэйгээр үүргээ биелүүлж ирсэн. Тэрхүү яруу алдарт замлын тэн хагаст Орхон аймаг Эрдэнэт хотын цагдаагийн байгууллагын үе үеийн албаагчид
итгэл, хөдөлмөр, эр зэрэг, нэр төрийн түүхээ хамтдаган бичсэн нь юутай багталтай. Тус байгууллага салбарын хэмжээнд төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгуултуудад тогтмол онц сайн дүн авч ажлын үр дүнгээрээ цагдаагийн ерхий газрын хэмжээнд онц цанг хэмээн эрхэм шагналыг хүртэн тэргүүн байранд удаа шалгарсан. Энэ би 2012 оны 10 сарын 5-ны өдөр цагдаагийн ерхий газрын даргын тушаалаар Орхон аймаг дахь цагдаагийн газрын даргаар томилогдож 16 оны 10 сар хүртэл 4 жилийн хугацаанд энэ байгууллага хамт олон их удирдах ажилласан. Наваг ажиллаж байх хугацаанд улс зүйн салбарт хийгдэж байгаа эрх зүйн шинжилтийн хүрээнд дотоодын зэрэг татан богдож цагдаагийн байгууллагатай орж ирснээр 21 аймгийн цагдаагийн газар хэлтсүүдээс хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 420 гаруй албаагчтай Орхон аймгийнхаа ард иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө хуулиар хүлээсэн гэмтрэхтэй тэмцэх нийтийн хэв зүйн хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртөөр биелүүлж ирсэн. За миний ажиллаж байгаа хугацаанд өмнөх аймгийн удирдлагууд болон цагдаагийн газрын дарга удирдлагуудын хэрэгжүүлжсэн зууны бүтээн байгуулалт болсон Эрдэнэ дотыг камержуулах, гэрэлтүүлэхтэй болгох, за гэмтэрэг зөрчлөөс уртан сэргийлэх ажлуудыг шатараатай хийсний хүчинд 2014 онд Орхон аймгийн хэмжээнд гудамж талбайд 248 камертай хамгийн анхны аймаг болсноороо гэмтэрэг зөрчил буурсан үзүүлэлтээрээ бас улсад тэргүүлж байсан цагдаагийн газар хамт олон байсан. Энэхүү бахархалд үйлсийн эзэд дундаас Монгол улсын төрийн болон цэрэг цагдаагийн дээд цолоор шагнагдсан олон арван аль багш төрн гарснаас Монгол улсын гавьяат хуульч цол тэмдгээр цагдаагийн газрын даргасан цагдаагийн хурандаа саад байгууллагын орчны гавьяат ажилтан цол тэмдгээр Бата, бригадын генерал цол тэмдгээр цагдаагийн хэлтсийн дарга Гамбол, тэргүүн комиссар цол тэмдгээр эдийн засгийн ахлах төлөөлөгч Инх Жаргал, дэд комиссар цол тэмдгээр цагдаагийн газрын даргасан Амар Сайхан болон цагдаагийн хурандаа цол тэмдгээр 30-20 аль багш шагнагдан хөдөлмөр зүтгэлээ өнлөөж хооч үеийнхний бахархал болон гялалзж байна. Эх оронч үзэл, эр зэрэг, омог бардан Монгол хүний мөн чанарын илэрхийлэл болсон цагдаагийн байгууллагын ярав алдар 50 жилийн түүхийг бүтээсэн алба тасаг бүрийн замнаар хамтдаа аяллаа. Эрүүгийн цагдаагийн тасаг. Орхон аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасаг нь нийтийн хөгжлийн бүх илүү шатанд төр засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн улс орны дотоод аюулгүй байдал, иргэдийн эрх, хууль ёсны сонирхлыг гэм талдгаас хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь оруулсаар ирсэн. Тус засгийн аль багчид гүйцэтгэх ажлын арга ажиллагаанд тулгуурлан нууц далд хэлбэрээр үйлдэгдэг зохион байгуулалттай болон үндэстэн дамсан гэмтэрэг, эдийн засаг, цахим орчин, хүний амнаас, эрүүл мэнд, өмчөрөг, нийтийн аюулгүй байдлын эсрэг үйлдэгдсэн гэмтэргийг илрүүлэх, тасан зогсоох, өрчин сэргийлэх, гэмтэтгээдийг орчтогдох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Тус тасаг нь өнөөдрийн байдлаар дэд бөгөөд тасгийн дарга, эрүүгийн ахлах мөрдөгч, хэсгийн төлөөлөгч, жолооч, цагдаа зэрэг 13 аль багчин бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. За эрүүгийн цагдаагийн албан нь нууцтай даргаар үйлдэгдсэн эзэн холбогдогчийн тогтоогдоогүй гэмтэргийг илрүүлэх, таслан зогсоох, гэмтэрэг үйлдээд оргон зайсан сэжигтэн ялдагдагч, шүүгдэгч нарыг шуурхаа олж тогтоон баривчлах, гэмтэрэг илрүүлэх, үннийг тогтоох, шудраг усыг хамгаалах үйлсийн тэргүү игнэнд үргэлж байдаг онцгой алба юм аа. Дэлхийн нийтийн хөгжид, дэвшилтэд технологи, AI зэрэг өдөр бүр шин содон нээлт хийгдсэн өнөөгийн нийгмийг дагаад гэмтэрэг түүнийг үйлдэж буй сэжигтэй этгээдүүдийн мэдлэг, чиг хандлага өөрчлөгдөж, шин төрлийн гэмтэрэгтэй тэмцэх, энэ чиглэлд аль багчдыг сургаж дадлагжуулах, мэрэгшүүлэх, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжүүдийг ашиглан гэмтэрэг илрүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байгаа ба энэ чиглэлд аль багчдыг үе шаттайгаар сургаж байна. Ийм нөхцөлд эрүүгийн цагдаагийн албанд хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаанд ус урьдчилан тооцоолох, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, гэмтэргийн чиг хандлагыг тодорхойлох, чадварыг бэхжүүлэх, хөгжүүлэх, чадвартай болсон хүчнийг бүрдүүлэх, сурган дадлагжуулах ажлыг зохион байгуулж байна. Үе үеийн эрүүгийн төлөөлөгч, мөрдөгч, аль багчдын мэрэгжлийн ур чадвар, зоримог шийдвэр, өөхгүй хөдөлмөрийн үр дүнд олон мянган гэмтэрэг илрэн тогтоогдож, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдсан билээ. За миний тухайд бол 1988 оноос өмчийн ахлах, эдийн засгийн ахлах гэдэг ийм албан тушаалттай ажиллаж байсан. Ингээ Эрдэнэ хотод болон Орхон аймгийн ягаад гэвэл тэр үед нэр нь өөрчлөгдөжсэн өнцгөөлийн хэрэгжилтийн дагуу тийм цагдаагийн газрын авиаслаг хамт олонтой цагдаагийн газрын дарга байсан Наван сүргийн Гамбол даргынхаа
одоо орсноор очиж ажиллаад 5 жил ажилласан. Цагаан бол дарга болон тэр үед ажиллаж исэн хамт олонтойгоо гар сэтгэл нийлж олон хэрэгтэй зөвхөн эдийн засгийн хэрэгээс гадна эрүүгийн онц ноцтой ийм олон хэрэгүүд дээр хамтарч ажилладаг байсан. Гамболдрын дараачаар би сангийн саад элэг даргатай мөн 4 жил орчим хамт ажилласан. Саадлыг даргаас мөн бас их юм сурсан. 96 оны 12 сард Төв аймгийн цагдаагийн газрын дэд даргаар дэвшин ажилласан ийм түүхтэй маа. Ингээд би энэ ундаг авиаслаг хамт олонных одоо хүртэл би бол манай гэр бүлийнхэн талархаж явдаг илэрхийлж байна. Захиргааны удирдлагын тасаг. Орхон аймгийн цагдаагийн газрын захиргааны удирдлагын тасгийн түүх 1976 онд Эрдэнэт хотын цагдаа сэргийлэх анги байгуулагдсан цагаас эхэллээ. Тэр үеэс өнөө хүртэл бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд уялдан захиргаа аж ахуйн алба, дэмжлэг үзүүлэх таслаг, төлөвлөлт зохион байгуулалтын тасаг зээг нэршлэр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2017 оноос захиргааны удирдлагын тасаг нэртэйгээр үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдөр тус тасаг нь байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, хүний нөөцийн бодлого, санхүү төлөвлөлт, архив, албан эрхт хөтлөлт, аж ахуй техник хэрэгсэл, холбоо, тусгай хэрэгсэл, дөрвөн тутасны хянгалт, автомашин ашиглалт, засвар үйлчилгээ зэрэг олон талд ажил мэргэжлийн төвшөнд зохион байгуулж байна. Түүнчлэн албаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгаа, сахилга ёс зүй, хүний нөөцийн хөгжил сургалт, сонгуульч шалгаруулалтыг бодлогоор дэмжиж, байгууллагын тогтвортой хөгжлийн үндэс болсон чадварлаг хамт олныг төлөвшүүлэхэд онцгой анхааран ажилладаг. За манай тасаг нь албаагчдын үнэн нөөцийн бодлого, тогтвортой суурьшилтай үйл ажиллагаа, за албаагчдын соён хэрэглэх сургалт хүмүүжил, за мөн албаагчдын албаны харилцаа зөв хандлагатай байх чиглэлээр сургалт дадлажуулах зэрэг төрөл бүхий үйл ажиллагаа зохион байгуулж байна. За манай тасаг нийтдээ сэтгэл зүйч болон хүний нөөц эрхэлсэн ахлах мэргэжилтэн нэг төрөл зохион байгуулалтын мэргэжилтэн, бичиг хэрэг, за санхүү ардлын ажилтан болон аж ахуй ажилтан, за нягтлан модогч, няхлах нягтлан модогч, за бичиг хэрэг эрхлэгч гэсэн нэртэй албаагчд маань үйл ажиллагаа явуулж байна. Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг. Орхон аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг нь 63 албаагчийн бүрэлдэхүүнтэйгээр иргэдийн амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмтрэг зөрчлөөс өрчин сэргийлэх чиглэлээр хуульд заасан чиг үүргээ нэр төртэйгээр хэрэгжүүлж байна. Нийгмийн хөгжил, хүн амын төвлөрөл, гэмтрэг зөрчлийн шинж байдал, цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөхийн хэрээр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн үйл ажиллагаач шин шатанд хөгжиж байна. Тус тасаг нь хууль дээдлэх зарчим тулгуурлан иргэн төвтэй хамтын ажиллагаанд түшгэлсэн, дэвшилтэд техник технологиг нэвтрүүлсэн орчин үеийн цагдаагийн үйл ажиллагааг төлөвшүүлэх зорилгыг тууштай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд иргэдэд ойр, шуурхай, элдод үйлчилгээг үзүүлэх, эрсдлийн үнэлгээнд суурилсан эрүүл хамгаалалтыг зохион байгуулах, олон нийтийг хамарсан арга хэмжээ, баяр ёслол, жагсаал цуглааны аюулгүй байдлыг мэргэжлийн түвшинд ханган ажиллаж ирж байна. Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг нь хэсгийн байцаагч, эрүүл жүлэх саатуулах байрны дарга эмч цагдаа нар, мөн шүүгч аюулгүй байдлыг хангах, Монгол банк, хөдөлгөөнт эргүүл, явган эргүүл гэсэн чиглэлээр Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. За хэсгийн байцаагч нар маань нийт 21 хэсгийн байцаагч, 26 багт нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж ажилладаг. Тэд төр хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоог өргөжүүлж, камерын хяналт, ухаалаг систем, дижитал технологийн дэвшлийг үйл ажиллагаанд үр ашигтай нэвтрүүлэн, гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажлын үр нөлөөг тасралтгүй нэмэгдүүлэн, Орхон аймгийн цагдаагийн газрын түүхэнд тод мөрөө үлдээсэр байна. Мөрдөн шалгах тасаг. Орхон аймгийн цагдаагийн газрын мөрдөн шалгах тасаг нь тасгийн дарга, ахлах мөрдөгч, цагдаагийн албаагч зэрэг 16 албаагчийн бүрэлдэхүүнтэйгээр гэмтэргийг илрүүлэх, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ. Цаг үеийн өөрчлөлтөд уялдан дижитал шилжилт, орчин үеийн техник технологийн хэрэглээ, хүний эрхэд суурилсан мөрдөн шалгах ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байна. Түүнчлэн цахим болон зохион байгуулалттай гэмтэрхтэй тэмцэх чадварыг нэмэгдүүлэх, иргэдэд шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, гэмтэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн сэргээх, шин залуу мөрдөгчдийг мэрэгшүүлэн бэлтгэх чиглэлээр залуучууд холбоог хадгалсаар ирж байна. За манай мөрдөн шалгах тасаг бол хуулиар арилуулсан онц ностой хэрэгүүдэд
мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Бидний ажил бол хин нэгэнд ял завшуулахгүй байх, хогсон нэгнийг эрхийг сэргээх, хэргийн бодит үннийг тогтоох үүрэгтэй. За энэ ч утгаараа маш хүндтэй бас өндөр хариуцлагатай алба байдаг юм аа. За мэдээж энэ алба цаг наргүй, хөдөлмөр, за өндөр ачаалал, за сэтгэл зүйн асар их төвчээр юм шаарддаг. За алхам тутамдаа бол тасралтгүй сорилтуудтай юм тулгарч байдаг. Гэхдээ бид шалгаж байгаа хэрэг үрээс суралцаж, дурслагжиж байдаг. Хөөгний хувьд ч тэр, мэрэгжлийн хувьд ч тэр байн хөгжиж, төлөвшөж байдаг ийм өгөөцтэй сайхан ажил байдаг юм аа. Мөрдөгчд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд бие даан шийдвэр гаргаж, хэргийн газрын үзлэг шинжилгээ, мөрдөн шалгах ажиллагааг мэрэгжлийн төвшин зохион байгуулан прокурорын хяналтанд ороо хуульд нийцүүлэн ажилладаг. Гэмт хэргийн улмрыг шинжлэх ухааны үндслэлтэд тогтоох, үнэн зөвийг эрэлхийлэх энэ үйл хэрэгт тэдний мэдлэг ур чадвар, төсвөр хатуужил, хариуцлага энэ чухал үлээ. Өнөөдөр бид өнгөрсөн түүхээрээ бахархаж, хүний эрхийг дээдэлсэн, технологийн дэвшлиг ашигласан, мэрэгчсэн орчин үеийн мөрдөн шалгаллыг төлөвшүүлэх шин зорилтын төлөө ажиллаж байна. Гэмт хэрэг зөрчил шалгах тасаг. 2002 оны 11 сарын 15-ны өдөр Цагдаагийн ерхий газрын даргын 417 дугаар тушаалаар хэрэг бүртгэх тасаг байгуулагдаж, анхны тасгийн дараагаар Цагдаагийн өшөөж мөнх дэлгэр томилогдсон ажилласан нь өнөөгийн гэмт хэрэг зөрчил шалгах тасгийн үндсэн суурийг тавьжээ. Нийгмийн хөгжил, хууль эрх зүйн орчны шинжилтэд уялдан тус тасгийн бүтэц чиг үүрэг үе шатаагаар өргөжин хөгжиж, гэмт хэрэг зөрчлийг шуурхай шалган шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааг боловсруулах чиг үүргийн хүрээнд ажиллаж байна. Өнөөдөр тус тасгийн 7 албаагчийн бүрэлдэхүүнтэйгээр иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэрэг зөрчлийг хууль заасан хугацаанд шуурхай бодиттой шийдвэрлэлээр мэрэгжлийн өндөр түвшинд ажиллаж байна. За манай гэмт хэрэг зөрчил шалгах тасаг маань эргүүн хуулийн 38 зүйлийн 52 хэсэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. За мөн зөрчлийн тухай хуулийн Цагдаагийн байгууллагын хариаллын 109 зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдагаараа бас онцлог ийм тасаг нэгж юм аа. Манай тасгийн хувьд одоогоор зөрчлийн ахлах байцаагч, ахлах мөрдөгч, за мөрдөгч гээд нийтдээ 7 албаагч ажиллаж байна. За манай тасгийн хамт олонны өнгөрсөн цаг хугацаанд чамгүй амжилт бүтээл гаргасан байгаа. За үүнийг тодруулж яривал Цагдаагийн ерхий газрын зөрчлийн хэрэг бүртгэх албаны тэргүүний хамт олон, за мөн хөдөлмөрийн авраг албаагч, ажил мэргэжлийн шилдэг удирдах албан тушаалтан, за мөн Цагдаагийн ерхий газрын хөдөлмөрийн авраг албаагчаар шалгарсанд одоо бид бүгдний хувьд бас их бахархууштай зүйл болсон байгаа. Хууль ёсны шийдвэр бүхэн бодит үннээс эхэлдэг бөгөөд тэрхүү бодит үннийг тогтоох их улсын тэргүүний игнэнд гэмт хэрэг зөрчил шалгах тасгийн албаагчид бахархалтайгаар зогсож байна. Замын цагдаагийн тасаг. Замын цагдаагийн тасаг нь тасгийн дарга, ахлах зохицуулагч, цагдаа зохицуулагч зэрэг 21 албаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Орхон аймгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрхэм үүргийг нэр төртэйгээр биелүүлж байна. Тэд зам тээврийн осол, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнийг зохицуулах, зөрчлийг талсан зохицоохын зэрэгцээ. Тэрийн өндөр дээд албан тушаалтнууд дотоод гадаадын зочид төлөөлөгчдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг. Замын хөдөлгөөн идэвхжиж, түгжрэл, саатал үүсэх үед хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, замын хөдөлгөөний дүрм журмын хэрэгжилтэнд хяналт тавин, зам тээврийн ослын газарт анхан шатны үзлэг хийж, хуульд заасан чиг үүргээ мэрэгжлийн түвшинд хэрэгжүүлдэг. Мөн иргэд жолооч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг олгох сургалт, урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулж, хүн бүрийг замын хөдөлгөөнд хариуцлагатай соёлтой оролцоход уриалан ажиллаж байна. За замын цагдаагийн тасаг нь аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээр усраас урьдчилан сэргийлэх, иргэдийг тээврийн эрсдлийг ая тухтай түргэн шуурхай зорчих нөхцөл боломжийг хангасан үндсэн чиг үүрэгтэй ажилладаг ийм онцлогтой алба. За замын цагдаагийн засгийн албаагчид бол ажиллах онцлогийн хувьд аваад үзэх юм бол өвлийн хүүтэнд, зуны халуунд, цастаад, буруутаад гээд одоо жилийн 4 улирал цаг агаарын хүнд нөхцөлд ажилладаг. За албаагчдаас нэлээдгүй төсвөр төвчээр хатуужлыг шаарддаг ийм онцлогтой алба байгаа. Тэгэхээр аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 41 мянган тээвэрлэл байна. Улаанбаатар хотын бараг нэг дүүрэгтэй ажил хэмжээний тээвэрлэлийн тоотой байна. За дээр нь бас хойд бүс буюу Булган, Хөвсгөл аймгийг холбосон гол магистрал зам манай аймгийг дамжин өнгөрдөг. За энэхүү одоо орон нутгийн чанартай авцам дээр бол манай замын цагдаагийн албаагчдыг 24 цагаар хяналт тавьж, зам тээр ус тэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг ая тухтай зорчих нөхцөл боломжийг
хангаж ажилладаг ийм онцлогтой алба байгаа. Тус засгийн дарга цагдаагийн өшөөж болд, цагдаагийн дэд хурандаа Даштэндүг, цагдаагийн хурандаа Гарит Бүрэг, цагдаагийн дэд хурандаа Цэдэн Содон, Батбаатар, Баттулга 2021 оны 12 дугаар сараас дэд хурандаа од баяр ажиллаж байна. Орхон аймгийн цагдаагийн газрын 50 жилийн түүх гэдэг бол Монгол улсын цагдаагийн байгууллагын 105 жилийн түүхийн салшгүй нэг хэсэг юм. Ер нь Орхон аймгийн цагдаагийн газар бол үеийн үед бас Монгол улстай системд тэргүүлдэг ийм ундаг байгууллага. Бас тийм ч учраас бас үеийн одоо Монгол улсын хуулийн байгууллагын цагдаагийн ерөнхий газрын, авилгалаа тэмцэх газрын удирдлагууд бас Орхон аймгаас төрсөн бас бахархалтай мундаг байдаг. Анх 1997 онд Орхон аймгийн цагдаагийн газарт ирж ажиллаад тэгээд сүүлд нь бас бүхэл одоо албан хашиж ажиллаж явлаа. Тэгээд 2006-аас 2010 онд Орхон аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгын даргаар ажиллаж байсан. Өнөөдөр ч гэсэн бас одоо ингээд энэ Орхон аймгийн Автоврын төвийн даргаар ажиллаж байна. Энэ мань бас миний Орхон аймгийн цагдаагийн газарт үе мундаг удирдлагуудад ажиллах хамт олонтой ажилласны мань үр дүнг дотоо баярлж явдаг. Урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын тасаг. Орхон аймгийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын тасаг нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг шуурхай удирдлага мэдээлэл нэгдсэн зохион байгуулалтаар хангах хариуцлагатай үргийг хэрэгжүүлдэг. Тус тасагт иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэл бүр анхаарлын төвд байж, албаагчид тухайн нөхцөл байдалд шуурхай үнэлгээ хийж, эрх үхий албаагчдад цаг алдалгүй дамжуулан шаардлагатай ажиллагааг удирдан зохион байгуулж байна. Түүнчлэн гэмт хэрэг зөрчлийн мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа, дүн шинжилгээ хийх, байгууллагын удирдлагын бодит мэдээлэл, санал зөвлөмжөөр хангахын зэрэгцээ. Холбоо мэдээллийн технологийн найдвартай тасралтгүй ажиллагааг ханган ажиллаж байна. Цагдаагийн байгууллагад хандж байгаа иргэд маань анхан шатнд манай тасгийн албаагчдаар дамжин дуудлага мэдээлэл ирүүлэх, за мөн биеэр цагдаагийн байгууллагад хандж иж байгаа иргэдийн гомдлыг хүлээн авч холбогдох албан тушаалтанд дамжуулан шийдвэрлэж байгаагаараа бас мөн манай албаагчдын онцлог оршиж байдаг юм аа. Мөн иргэдийг гэмт хэрэг зөрчил өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн ухамсар соёлыг төлөвшүүлэх маш олон ажил арга хэмжээ зохион байгуулдгаараа онцлогтой. Улмаар цагдаагийн ерхий газрын даргын 2024 оны А-дроб 482 дугаар тушаалаар Дүүрэг аймгийн цагдаагийн газар хилцэн шуурхай удирдлагын тасгийн нэршлиг урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын тасаг болон өөрчилж, чиглэлийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан, гэр бүлийн хүүхдийн асуудал хариуцсан, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг ахлах мэргэжилтний оронтойг урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын тасаг хэсэгт харьяалуулж өргөдөх нь зохион байгуулсан. Урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын тасаг нь идүүгээ иргэдийн амар тайван амьдралын төлөө шуурхай ажиллагааны тулгуур нэгж болон хөгжсөр байна. Гэрээт цагдаагийн хилтэс. 1991 оны 9 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэт хотын цагдаагийн хилцээний даргын тушаалаар уулын баяжуулах үйлдвэрийн цагдаагийн хэсэг байгуулагдаж, анхны албаагчид томилогдсон үйлдвэрийн бүсийн аюулгүй байдлыг хангах хариуцлагатай үүргийг эхлүүлсэн байна. Улмаар 1991 оны 10 дугаар сарын 8-ны өдөр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр болон цагдаагийн байгууллагын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр тус нэгжин үйлдвэрийн дүүрэгт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа өргөжүүлэн ажиллаж байна. Үйлдвэрлэл эдийн засгийн гол түшиж болсон Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах, ажилтан албаагчдад аюулгүй орчныг бүрдүүлэхэд үе үеийн гэрээ цагдаагийн албаагчид үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж ирсэн юм. За манай хилцээ бүрэлдэхүүнд эргүүлийн тасаг, замын цагдаагийн хэсэг, удирдлагын хэсэг гэсэн ийм үндсэн 3 бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд манай эргүүлийн тасаг бол Эрдэнэт үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газрын үйлдвэрийн бүс, үйлдвэрээс гаднах объектын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчилтөд тэмцэх, урьдчилан сэргийлэх ийм үндсэн үүрэгтэй бол Эрдэнэт үйлдвэр гэрээ цагдаагийн хилцээ, замын цагдаагийн хэсэг нь Эрдэнэт үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газрын цувааны аюулгүй байдлыг хангах, үйлдвэрийн бүсдэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах үүрэгтэйгээр бид өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байна. Эрдэнэт үйлдвэрийн улсын онц чухал объектын хувьд үйлдвэрийн аюулгүй ажиллагаа гэдэг зөвхөн хэрэг зөрчлөөр хязгаарлагддаггүй. Үйлдвэрийн тасралтгүй найдварт ажиллагаа, за бараа материалын хангамж, за түүний хадгалалт, химийн хорт бодис болон уралжуудтай харьцах, түүнийг хадгалах дүрм журам гэдэг олон төрлөөр аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг энэ үүргийг бас гэрээ цагдаагийн хэсэг маань гүйцэтгэж ирсэн. Тийм учраас улсын онц чухал объект Эрдэнэт үйлдвэр
одоогийн цагдаагийн байгууллага хоёрын хамтын ажиллагааг салгаж үзэх бол үндэс байхгүй. Дотоодын цэргийн 821-р салбар. Дотоодын цэргийн 821-р тусгай салбар нь 2013 онд Эрдэнэт хотын Усангужийн их усрын барилга байгууламж, гүний худаг, цэвэр усны байгууламжийн аюулгүй байдлыг хангах, хэвийн ажиллагааг хамгаалах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан. Тус салбар нь 2013 оны 4-р сараас эхлэн улсын онц чухал объектын хамгаалалтыг 24 цаг тасралтгүй зохион байгуулж, 4 харуулын цэгээр дамжуулан стратегийн ач холбогдол бүхий байгууламжийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Цагдаагийн албаны тухай хууль шинжлэгдэн батлагдаж 2014 оны 4-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус салбарын бүтэц зохион байгуулалтанд шинжилэл хийгдэж цагдаагийн ерхий газрын даргын А-дроб 225 дугаар тушаалаар тусгай салааг Орхон аймаг дахь цагдаагийн газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсэг болон өөрчлөн зохион байгуулж улмаар 2016 оны 9-р сараас олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг болон өргөжүүлсэн юм. Бүтэц зохион байгуулалтын энэхүү шинжилгээ хүрээнд тус тасах нь Эрдэнэт хотын Усангамжийн их усрын барилга байгууламжийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хамгаалах зэрэг өндөр хариуцлагатай чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах болсон. За дотоодын цэргийн 821-р тусгай салбар нь дотоодын цэргийн командлагчийн тушаалаар 2013 онд байгуулагдсан. За 2022 оноос дотоодын цэргийн командлагчийн МН тушаалаар мөн 821-р тусгай салбар болон өргөжж одоо өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Салбарын удирдлага, харуул хамгаалалт, сургалт, хөдий нөөц, эргүүл хамгаалтын чиглэлээр мэрэгчсэн албаагчид өдөр шөнөгүй бэлэн байдлаа ханган улсын онц чухал объектын хамгаалалт болон хуулиар хүлээсэн бусад чиг үүргийг хэрэгжүүлж байна. Найрамдал ахмадын зөвлөл. Орхон аймгийн цагдаагийн газар дотоодын цэргийн 821-р тусгай салбарын ахмадын эрх ашгийг хамгаалах, эвнэглийг бэхжүүлэх зорилгоор 2023 оны 3-р сарын 14-ний өдөр Найрамдал ахмадын зөвлөл байгуулагдан гишүүдтэй үйлчлэх төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар Найрамдал ахмадын зөвлөл нь захиргаа удирдлагын тасаг, эрүүгийн цагдаагийн тасаг, замын цагдаагийн тасаг, нийтийн хэв журам хамгаалах тасаг, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг, шуурхай удирдлагын тасаг, дотоодын цэргийн 821-р тусгай салбар, Эрдэнэт үйлдвэр төрийн эмчид үйлдвэрийн газрын гэрээ цагдаагийн хэлтсийн нийт 162 ахмад ажилтныг игнэндээ нэгтгэн тэдний эрх ашиг, эв нэгдэл, залгамж холбоог бэхжүүлэн ажиллаж байна. Манай ахмадын зөвлөл нь одоо 162 ахмадуудтай байна. За 162 ахмадын нийгмийн асуудлыг шийдэх, чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр Монгол улсын ахмадын тухай хууль болон цагдаагийн ерөнхий газрын дотоод журмын дагуу тэдэнд тусламж үзүүлэх, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тус ахмадын зөвлөл нь ахмад үеийнхний уулзах, туршлага хуваалцах орчныг бүрдүүлэх зорилгоор 2026 онд аймгийн засаг дарга өмчийн газрын дэмжлэгтэйгээр Баян өндөр сумын Зэст багт өөрийн байр, цагаан шонхрын бэлэгдэл дүрсэлтэй лого тухтай болж нэгэн тугийн дор эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улсын ахмад тасны тухай хууль болон холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд үндэслэн ахмадуудад болон эд материалын дэмжлэг үзүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах ажлыг тогтмол хэрэгжүүлж, тэтгэврт талсан ахмадуудыг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлсний үр дүнд нийт ахмадын 35% нь төрийн үйлчилгээ, уул уурхай болон хувийн хөгжлийн байгууллагуудад үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж байна. Цагдаагийн байгууллага 1976 онд байгуулагдсан өдгөө одоо 50 жилийн тэмдэглэж 50 жилийн хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ нэвтэртэй биелүүлж ирлээ. За миний хувьд бол энэ Орхон аймгийн цагдаагийн газар, Эрдэнэт хотын цагдаагийн газарт ахлах төлөөлөгч, гүйцэтгэх албаны дасгийн дарга, мөрдөн байцаах ажлын дасгийн дарга, мөн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн газрын даргаар одоо шатраалан ажиллаж ирсэн ийм хүн. Энэ олон жил энэ байгууллагт ажилласныг маань үнэлж бас Монгол улсын төр засгаас надад бас тэр өндөр шагналыг хүртээсэнд би бас хамт олондоо баярлж явдаг. Орхон аймгийн цагдаагийн газрын түүхтэй 50 жилийн ойг ухтан ахмадууд 60 орчим сая төгрөгийн хандив, техник, тоног төхөөрөмжийн бодит дэмжлэг үзүүлжээ. Хэдийгээр түүхийг бүтээсэн хүмүүс тайзны ард үлддэгч тэдний бүтээсэн үнэт зүйл, өвлүүлсэн нэр төр үеийн үед өргөжлөдөг жамтай. Алтан соён
талбан жигтэн амраасаа аюулгүй эссэн энх том. За манай цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн зөвлөл гэж байдаг. Зөвлөл маань тухайн цагдаагийн газрын одоо олон эрчүүд донд тэдэнтэй мөр зэрэгцэн хүнд бөгөөд хэцүү амаргүй гэхдээ алдар нэртэй сайхан гавьяатай албыг үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Манай эмэгтэйчүүд маань 25 эмэгтэй албаагч одоо тусгай чиглэлөөрөг бүхий албуудыг хашиж байна. Ингээд нийт 25 эмэгтэй албаагч маань олон сайхан эрчүүдийнхаа мөн байгууллагынхаа гэрэл чимэг болж одоо зөв зохистой үйл ажиллагаа дотгошоо болон гадагшаа чиглэсэн энэ арга хэмжээнүүдийг зохиож албаагчдаа хань түшиг гэрэл гэгээ байгууллагынхаа өмг түшиг болж явгаа гэж боддгоо. Амгалан тайвны төдөө Монгол цайдаа би зүтгэн ичхэн хүсэл жигтгэн хувцастай инх цагийн харуу цагаан шонхлуудыг цэцгийн толгой бүхий хөж түших тушаатай өрсөн тангахта үнэж их орны цагдаа. Төм байгуулсан Орхон аймгийнхаа 50 жил Орхон аймгийн цагдаагийн газрын түүх 50 жилийн энэ босгон дээр цагдаагийн газар маань Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн гавьяаны одонгоор шагнагдж байгаа энэ бас баярт мэдээ дууссан энэ өдрийг мэндийг дэвшүүлье. Монгол төрийн цагдаагийн сүлд дандаа босоо хямрлаг багтугай. Байгууллагын түүхт 50 жилийн хойг тэмдэглэж байгаа Орхон аймгийн цагдаагийн газрын үе үеийн ажиллаж байсан хамтууд, үе үеийн удирдлагууд, одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүн эрүүл энх сайн сайхан байхын ерөөлийг дэвшүүлж байна. Урд нь ажиллаж байсан, хамтран зүтгэж байсан хамт олондоо ахмадуудаа мөн одоо цагдаагийн байгууллагын хүнд хүчээр албыг ажиллахад бидний ард нөмөр нөөрлөг явж болдог гэр бүлийнхэнд нь та бүхэнд түүхт 50 жилийн гал халуун мэндийг өгье. Ингээд 50 жилийн ойгоо хөдөлмөр бүтээл олон амжилтуудаар өгтөж байгаа цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олонны нэрийн өмнөөс болон хувайсаа мөн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын багийн нэрийн өмнөөс баярын мэнд дэвшүүлж ажлын өндөр амжилт хүсье. Ингээд түүхт баярын мэндийг эрхэм эрдэнэтчүүдтэй болон төсвөр төвчээр үнэнч байдлаар энэ байгууллагын түүхийг бүтээлцэж ирсэн ахмад үеийнхэндээ одоо ажиллаж байгаа албаагч нартаа тэдний гэр бүлд хүрхэхийн ялдамд айл бүр аж аргалаар дүүрэн байж амар тайван амьдралын төлөө зүтгэх албаагчдын маань мөрөн цагаан үйлснэ гэгээн байгээ. Хотын түүх гэдэг хүний түүх. Харин тэрхүү түүхийг бүтээсэн эрдэнэчүүдийн он цагийн хуудсанд Орхон аймгийн цагдаагийн газрын 50 жилийн замнал хүндтэй байр эзлэн сүндэрлэж байна. Хагас зууны турш иргэдийнхэн итгэлийг түшиж, хууль ёсыг сахин амар тайван нийгмийн төлөө нэр төртэйгээр зүтгэсэн Орхон аймгийн цагдаагийн газрын үе үеийн албаагчдын алдар гавьяа өнөөдөр түүх болон мөнхөрч маргаашин шинэ үеийн тангараг болон үргэлжилж байна. Тангараг өргөсөн их үйлс үргэлжилсээр амар тайван амьдралын төлөө хамтдаа Монгол улсын төлөө зүтгэе.